Free Market Academy зуны сургалт. Хувь хүний эрх ба зохицуулалт. Хавай номхонлог сургуулийн профессор, хувь хүний эрх чөлөөний олон улсын нийгэмийн ерөнхийлөгч Ken Schooland. Фридман хэдтэд очиод хүрзээр юм хийж байгаа хүмүүсийг хараад та нар трактороор хийвэл хамаагүй хурдан хийн шүү дээ гэж хэлтэл тэр хүмүүс ажилгүй болно шүү дээ гэж хэлв. Гэтэл Фридман ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд та нар хүрзээ болоод халбгаар ажиллавал яасан бэ гэх саналыг тавьсан байдаг. Герман уурын усан онгоц бүтээсэн анхны хүн урсгалын эсрэгч дагууч маш цөөн хүнтэйгээр ажиллах боломжтой болж хүмүүсийг аз жаргалтай болгоно гэж итгэж байлаа. Харин усан цэргүүд энийг баяртайгаар хүлээж авахын оронд айж онгоцыг шатаасан түүхтэй. Үүнээс 80 жилийн хойно жинхэнэ утгаараа уурын хөдөлгүүртэй усан онгоц эдийн засгийн эргэлтэнд орж найдаж байснаас илүү олон хүнийг ажилтай болгосон. Түүнчлэн бараа бүтээгдэхүүнийг дэлхийд даяар зөөх боломжийг бүрдүүлсэн юм. Иймэрхүү зүйлс өөрчлөлтийг тэр дундаа шин зүйлийг хүлээж авах чадварыг шаардж байдаг. Шинжлэлийг хүлээж авч чаддаггүй улс орнууд хоцрогдож яг тэр байрандаа л байдаг. Харин шин санааг хүлээж авч чаддаг улс орнууд амархан хөгжиж дэвждэг. Та бүхэн улс төрч. Та талхны үнийг 1 центээр нэмэгдүүлэх хууль гаргаж үүнийхээ төлөө талх хийдэг хүмүүсээс $10,000 авах боломжтой бол энэ саналыг хүлээж авах уу? $10,000 миний ойлгож байгаагаар бараг л 20 сая төгрөг болно. Хэрвээ саналыг хүлээж авбал 100% эрсдэлгүй. Ямар ч хуулийн шийтгэлгүй бөгөөд нууц байх болно. За хэр олон хүн тийм гэж хариулах вэ? Хэр олон хүн үгүй гэж хариулах вэ? Асуултаа жаахан өөрчлөөд $1 сая буюу 2 тэрбум төгрөг болгоё. Харин бүх нөхцөл адилхан. Хэр олон хүн тийм гэж хариулах вэ? Хэр олон хүн үгүй гэж хариулах вэ? Нөхцөлийн нууц биш бүх хүн таныг ийм зүйл хийснийг мэднэ гэж өөрчлөе. Хэр олон хүн тийм гэж хариулах вэ? Хэр олон хүн үгүй гэж хариулах вэ? Тэгвэл 10% эрсдэлтэй, 90% эрсдэлгүй. 10% эрсдэл гэдэг нь 1 жил шоронд суух эрсдэл гэсэн үг. Мөнгөө ч өөрөө авна гэсэн тохиолдолд яах вэ? Хэр олон хүн тийм гэж хариулах вэ? Хэр олон хүн үгүй гэж хариулах вэ? Тэгвэл 3 жил шоронд суух эрсдэл 50%. Мөнгө өөрт чинь үлдэхгүй. Мэдээлэл нууц биш бол яах вэ? Хэр олон хүн тийм гэж хариулах вэ? Хэр олон хүн үгүй гэж хариулах вэ? Талхны үнийг 1 центээр нэмэхийн тулд улс төрчид $1 сая төлнө гэсэн үг. Талх хийдэг хүмүүс улс төрчдөд мөнгө төлөн талхны үнийг өсгөж байгаа нь хууль ёсны байх ёстой юу? Намайг энэ асуултыг асуухад 95% нь тийм, 5% нь үгүй гэж хариулж байсан. Тийм гэж хариулсан хүмүүс шалтгаанаа ингэж тайлбарлаж байлаа. Бүх хүн л ингэж байгаа бол энэ нь хэвийн үзэгдэл. Бусад хүн тэгж байхад би хийхгүй бол тэнэг хэрэг болно. Хэрвээ би энэ мөнгийг авах юм бол бусдаасаа илүү нэр хүндтэй болно. Би хийхгүй бол өөр хэн нэгэн хийнэ. Хууль гаргуулагчдын хийж байгаа олон зуун үйлдэлийн л нэг болохоор би хийн гэх зэргээр хариулж байлаа. Нөхцөлийг өөрчилж хүмүүс энэ тухай мэднэ гэхэд тийм үгийн харьцаа 77-23 болж байв. Үгүй гэж хариулсан шалтгаанаа тэд нууц биш юм бол хүмүүс надад дургуйцсан. Мөнгөний төлөө хиймээр байгаа ч бүгд л намайг өөртөө зарцуулах гэж байна гэж бодно. Ямар ч эрсдэлгүй юм бол яагаад болохгүй гэж. Гэхдээ бүх хүн мэдэх юм бол би хийхгүй. Миний нэр хүнд энүүнээс илүү үнцэнтэй гэж хариулж байлаа. 3 жил шоронд суух эрсдэл 50%-тай гэхэд ихэнх хүн үгүй гэж хариулж байсан. Үүнийхээ шалтгааныг тэд би шоронд орохыг хүсэхгүй байна.
Хуулийн зардал болоод шоронд өнгөрүүлэх хугацааны дэргэд сая доллар бол юу ч биш зэргээр тайлбарласан юм. Энэ үйлдэл хууль босуу гэж асуухад бүгд л хууль бос гэж хэлж байсан. Тэгвэл бусад хүмүүсийг ийм зүйл хийвэл буруутгадаг хэрнээ яагаад өөрөө хийдэг юм бэ? Энэ эмэгтэй бол талхчин. Тэр улс төрчдөд мөнгө өгч талхны үнийг өсгөнө. Яагаад энэ хууль ёсны байж болохгүй гэж саяны хариултанд нэг тайлбар өгье. Талхны үнийг зах зээлийн зарчмаар өсгөж байгаа тохиолдолд биш. Харин улс төрчид гурилын эсвэл үр тариаг нь үгүй хийгээд талхны үнийг өсгөж хэрэглэгчид худалдан авахаас өөр сонголтгүй болгох замаар хийвэл яах вэ? Талх хөлөөс улс төрч ингээд хамтраад үнийг өсгөж авах юм ингээд энэ ч болохоор үнэн талхны үн өснөөрөө зөв арт иргэдэд ачаал үүснэ. Тэр энэ ч болохоор нэг арт иргэдийн өмнөөс ингээд юу яах вэ гэхгүй өмнөөс нь шийдвэр гаргаад үн өсгөх. Тэгэхээр ингээд хууль бос байх хэрэгтэй. Яагаад гэвэл нар түмэн энийг сонгоогүй үнийг өсгөх шийдвэрт оролцоог учраас. Яагаад хүмүүс нууц биш болоод ирэнгүүт бодлоо өөрчилж байна вэ? Сонин телевиз буюу хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг гол үүрэг нь энэ төрлийн үйл ажиллагааг бууруулахад тусалж, ийм үйл явдлыг илчилэхэд оршдог. Хэрвээ сонин хэвлэл мөнгө авах юм бол энэ нь нууц байх болно. Нууц гэж хэлсээр байтал зарим хүмүүс үгүй гэж хариулж байгаа нь л хамгийн сонирхолтой байна. Яагаад тэд ямар ч эрсдэлгүй хинч мэдэхгүй гэж байхад үгүй гэж хариулсаар байгаа юм бэ? Мөнгөний хэмжээ тухайн хүний ёс суртахуунд нөлөөлж байдаг. Магадгүй хэмжээ нь арай бага болоод ирэхэд хүмүүс зүгээр гэж бодож эхэлдэг. Нэг залуу бааранд ороод нэг хөөрхөн хүүхэн дээр очиод $2000 чи надтай унтах уу гэж асуужээ. Харин өнөөх эмэгтэй $2000 уу? Тэгье гэж хариулсан байна. Тэгэхээр нөгөө залуу $2 чи надтай унтах уу гэж асууж л дээ. Гэтэл өнөөх эмэгтэй чи намайг хэн гэж бодов гэж хариулсан байдаг. Тэгэхдээ нөгөө хоёр чамайг ямар эмэгтэй гэдгийг чинь аль хэдийн тогтоочихсан. Одоо зүгээр л үнэ тохиролцож байна шүү дээ гэж хэлсэн гэдэг. Буруу зүйл ямар ч үед буруу л байдаг. Улс төрч өөрийн эрх мэдлээ ашиглан бүх хүмүүсийн худалдаж авах барааны үнийг өсгөж байна гэдэг нь нийгмээс хулгай хийж байгаа тайлаад ил. Хүмүүс бусдаасаа салж эсэргүүцэх чадвартай байх тусмаа өшөө олон хүмүүс тэднийг дагаж үгүй гэж хэлэх зоригтой болдог. Ямар ч улс оронд энэ 5% хүмүүс маш хүчтэй. Хүмүүр төрдөг. Ихэнх тохиолдолд тэд чимээгүй байдаг ч жохол үед бусдад бодох сэдлийг төрүүлж байдаг. Америкийн нэгдсэн улсад 300 сая хэрэглэгч 10,000 сахарын тариаланчид байгаа гэж үзье. Энэ бол 300 сая. Тэр бол 10,000. Энэ бол улс төрч сахарын тариаланчдад хандан би та нарын сахарын үнийг өсгөж өгч чадна гэх саналыг тавина. Худалдаачдыг өөр орноос сахар худалдан авахыг үл зөвшөөрнө. Татвар төлөгчдийн мөнгөөр сахар худалдан авч устгана. Энэ хоёр замын аль аль нь л сахарын үнийг өсгөнө. Хэрэглэгчид энийг анзаарахгүй. Яагад гэвэл нэг чихэрт ердөө 1 цент нэмэгдэнэ. Магадгүй нэг жилд нэг хүнээс $10 л гарна гэсэн үг юм. Чихрийн үн бага зэрэг өсөхөд кола, торт зэрэг сахартай бүх бүтээгдэхүүний үн өснө. Яагаад ардчлал толгоогоороо доош харчихсан байгааг би та бүхэнд тайлбарлаж байна. Ардчлалын хувьд цөөнх нь олонхтой илүү нөлөө үзүүлдэг. Олонх дээр тараадаг бол цөөнхтөр илүү нектаршуулж, төвлөрүүлдэг. $10-ыг 300 сая хүнээр үржүүлэхэд $3 тэрбум болно. Тэр $3 тэрбум 10,000 сахарын тариаланчдад очино. Ингэвэл жилд нэг тариаланч $300,000 авна гэсэн үг. Гэхдээ энэ бол дундаж тоо. Зарим ферм маш том байдаг бол зарим нь маш жижиг байдаг. Америкийн нэгдсэн улсад гэхтэл нийт татаасын 40% нь тэр том фермерүүдийн 1% нь л очдог. Тэдний хувьд маш их мөнгө. Улс төрчийн гаргасан хууль 5 жилийнх бол
Нөгөөх 300 мянга 5 жил авна гэсэн үг. Чи бол улс төрч. Энэ фермерчинд 5 жилийн хугацаанд сая 500 мянган доллар өгье гэвэл чи тэрнийг сонгогдоход нь юугаар туслах вэ? Хэр ихийг тэрэнд өгөх вэ? За энэ охин 10% өгье гэлээ. Гэхдээ тэр ингэх шаардлагагүй. Тэр улс төрчид 1% 11-ийг өгөхөд л хангалттай. Чиний хувьд сая 500 мянган доллар авахын тулд 1500 доллар төлнө гэдэг маш хямд байж болох ч улс төрчийн хувьд их мөнгө байх болно. Яагад гэвэл 10 мянган фермерч тэрэнд ийм их хэмжээний мөнгө өгөхөд 15 сая доллар болж байгаа юм. Тэр улс төрч 15 сая доллароос илүү мөнгө авмаар байна гэж хэлж болно. Гэтэл тэнд өөр олон улс төрч байгаа. 15 саяыг аваад өрсөлдөөд гарч ирье гэсэн олон хүн бий. Саахрын фермерчний хувьд хэн байх нь хамаагүй. Зөвхөн саахрын үн өсгөн л чухал. Тиймээс анхны улс төрч мөнгөө нэмэх хүсэлгүй байх бөгөөд өөр улс төрч гарч ирэх магадлалтай тул саахрын фермерч өөр улс төрчид хэн нэгний нэрээр дамжуулан 15 саяыг өгч болно. Гэтэл 3 дахь улс төрч гарч ирнэ. Тэр нь энэ бүх үйлдэлийг эсэргүүцэх бөгөөд иргэд хохирно гэж үзнэ. Саахрын фермерч тэрнийг мэдээж дэмжихгүй. Харин энэ 3 дахь улс төрч улс даяар явж өөрийгөө таниулан сонин хэвлэлээр мэдээлэл гаргах замаар л сонгуулийн кампанид ажиллаа явуулна. Гэтэл өөрт нь байгаа багахан мөнгөнд дуусч эхлэх бөгөөд сонгогдох магадлал нь буурч эхэлдэг. Магадгүй хүмүүст танигдаад ирвэл 15 саятай 2 улс төрч хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан тэрний талаар сөрөг мэдээлэл цацах болно. Энэ үед иргэд тэр хоёрт л итгэнэ. 3 дахь улс төрч хүмүүсийн сонирхолд өртөлгүй. Тэгсгээд л арчигдана. Харин нөгөө хоёрын зорилго адилхан. Америк нэгдсэн улсын хувьд л гэхэд нийт сонгогчдын тал нь бүртгэлтэй. Харин тэдний тал хувь нь л сонгуульд оролцдог. Хүмүүс өөрсдөө хамгийн чухал гэж бодсон зүйлийнхээ төлөө л сонголт хийдэг. Магадгүй боловсрал, хурдны зам байж ч болно. Гэхдээ хамгийн сонирхолтой шалгуур бол улс төрчдийн өндөр байдаг. Нийт 25 сонгуулиас 23-т нь өндөр хүн сонгогдож байсан. Энэ бүхнээс ардчлалд олонхоос илүү цөөнхөн хүчтэй байдаг гэдгийг харж болно. Үүнийг төмөр гурвалжин гэж нэрлэдэг. Ягд гэвэл энэ холбоог тасалж болдгүй. Таслахад ч маш хэцүү байдаг. Энэ гурвалжинд улс төрчийн шийдвэрийг хэрэгжүүлэх засгийн газрын агентлагууд болон тусгай сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс мөн саахрын фермерчид багтдаг. Энэ дэлхий дээр мөнгөтэй бол хамгийн боломжтой мэргэжил бол улс төрч. Ягд гэвэл гаргасан мөнгө нь эргээд маш их мөнгө болж өөрт нь ирдэг. Энэ тал зөвхөн сонгуулийн жилийнх. Харин нөгөө тал нь жил бүр болж байдаг асуудал. Зарим тохиолдолд бид энийг эргэлдэг хаалга гэж нэрлэдэг. Нөгөө саахрын фермерчин улс төрч болдог. Улс төрч болоод засгийн газрын ямар нэгэн албан тушаалд очино. Албан тушаалаасаа буувал буцаад фермерчин болдог. Ингээд дотроо эргэлдээд байдаг. Энийг илүү гүнзгийрүүлдэг гол асуудал нь бол саахрын фермерүүд парламентид сонгогдож гарч ирээд тухайн салбараа төлөөлж л ярин шүү дээ. Ингэснээр тэд хөвөнгийн фермерүүдийг төлөөлж байгаа улс төрчтэй уулзаж чи миний ихийг дэмж, би чинийхийг дэмжиж гэсэн саналыг тавьдаг. Энэнтэй яг адилаар Эрдэнэ шиш, Тамхи, Вандууны салбарын төлөөлөл болсон улс төрчтэй уулзан тухайн саналаа тавина. Ингэж тохиролцоод л саахрын үнийг өсгөждөг. Үүний үр дүнд фермерүүд баяжиж, ачааны хүндийг худалдан авахчид үүрэх болдог. Энэ үед улс төрчид сайн хүн болж ард иргэдэд амьдрал чинь хэцүү байгаа учраас би чамд мөнгө өгье гэсэн саналыг тавьдаг. Энэ нь тэднээс авсан мөнгөний багахан хувийг сайн хүн болж тусламж маягаар эргүүлэн өгч байна гэсэн үг. Яагаад эрхчлөө хэрэгтэй вэ гэвэл
эрх чөлөөгүй оронд өлсгөлөн, дарангуйлал зэрэг амьдралын хэцүү нөхцөл байдлууд үүсдэг. Эрх чөлөөтэй оронд илүү их баялаг бүтээгдэж, хүмүүс сайхан амьдардаг. Энийг хойд болон Өмнөд Солонгосын жишээн дээрээс харж болно. Энэ шөнийн зургаас Өмнөд Солонгост гэрэлтэй байгааг, харин хойд Солонгост тас харанхуй байгааг харж болно. Жил бүр мянган хүн хойд Солонгосоос Өмнөд Солонгос руу шилжин суурших гэж хичээдэг. Яагаад хүмүүс хөгжил цэцэглэлт рүү явах гэж ингэж их тэмүүлж байна вэ? Магадгүй яагаад ядуурл байдаг вэ гэж асуух нь тийм ч зөв асуулт биш байх. Харин яаж баян байдаг вэ? Гэж асуух нь зөв. Яагаад гэвэл түүхийн явцад бүх улсад ядууралтай нүүр тулж байсан. Де факто жаргал сайхан Канадын Фрейзер институтээс гаргадаг эдийн засгийн эрх чөлөөний индексийн талаар ярьж байсан. Тус индексэд баян байхад ямар нөхцөл бүрдэх ёстой талаар ярьдаг. Өөрөөр хэлбэл улс төрийн эрх чөлөө, ардчлалын тухай бус эдийн засгийн эрх чөлөө, өөрийн хийсэн бүтээсэн зүйлээрээ үзүүлсэн үйлчилгээнийхээ төлөө юу авч болох, ямар шан харамж авч болох тухай ярьдаг. Тэр институт нь засгийн газрын хэмжээ, татварын хэмжээ, хуулийн болон өмчийн эрх, мөнгөний тогтвортой байдал, чөлөө тодалтай болон хууль дүрм журмуудыг авч үздэг. Энэ тоо нь эдийн засгийн эрх чөлөөг хэмжсэн тоо буюу тгээс 10 хүртэлх тоогоор дүгнсэн байгаа юм. Мэдээж дээр хүчин зүйлсээр тодорхойлогдож байгаа. Энэ график хийгдэж эхэлснээс хойш Хонконг үргэлж 1-р бичигдэж байсан. Хойд Солонгос энэ графикт хизээч орж байгаагүй. Яагад гэвэл улсаас ямар нэгэн мэдээлэл гаргахыг хориглодог. Венесуэл, Мянмар, Зимбабве зэрэг улс үргэлжил хамгийн доогуурт бичигддэг. Монголын талаар дараа ярина. Энэ бол эдийн засгийн эрх чөлөөний асуудал буюу хувь хүн хэр их баялаг бүтээж, энэ үнийхээ төлөө шагнагдах ямар систем бүрэлдэн тогтсон байна вэ? Хөгжил дэвшил авчрах үндэс нь болж чадаж байна уу гэдэг талаарх л асуудал юм. Хонконгийн хувьд засгийн газрын төсөв, татвар маш бага хэмжээтэй байдаг. Мөн өмчийн эрхийг маш сайн хамгаалдаг. Мөнгөнд тэмдэгтэн үн цэнэ алддаггүй харьцангуй тогтвортой байдаг. Дэлхийн бусад улс орнуудтай маш нээлттэй худалдаа хийдэг. Түүнчлэн цөөхөн хууль дүрм журамтай байдаг. Харин доод талын 3 орны засгийн газар нь бүх юмыг эзэмшдэг. Өмчийн эрх нь цагдаа эсвэл шүүхэд хэн их мөнгө төлөгдсөний талд л шийдэгддэг. Тэнд нэг өндгийг $5 авдаг байсан бол 100 их $80 ч нэг өндөг авч хүрэхэ байсан. Мөнгө ийм хурдан үн цэнэ алдаж байна. Тиймээс төрийн хүн биш бол бизнес хийх боломж том бага байдаг. Югославт 5,000 динараар нэг өндөг авдаг байсан бол тэр жилийнхээ сүүлээр нэг өндгийг 10 тэрбум динараар л авах боломжтой болсон. Тэр 7 хоногтой л нэг өндөгний үн 500 тэрбум динар хүрсэн байдаг. Ийм газарт мөнгөө маш хурдтай л зарцуулахгүй бол юу ч авч хүрэхээргүй болдог. Дэлхийн бусад улсуудтай худалдаа хийхэд хаалттай буюу дотроо л худалдаа хийх ёстой байдаг. Хийж байгаа бүх зүйл нь зохицуулалттай байдаг. Эдийн засгийн эрх чөлөө ихтэй улсууд нэг хүнд ногдох баялагын хэмжээгээр хамгийн өндөр байдаг. Эдийн засгийн эрх чөлөө багатай улсууд нэг хүнд ногдох баялагын хэмжээгээр хамгийн бага байдаг. Үүнээс чухал нь эдийн засгийн өсөлт нь эдийн засгийн эрх чөлөө ихтэй оронд хамгийн өндөр. Харин эдийн засгийн эрх чөлөө багатай оронд хамгийн бага байдаг байна. Сахарын элсэн цөлийн урд байдаг улсуудын эдийн засаг сүүлийн 20 жилд тогтмол хасах төлөвтэй байсан. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ нь улам багасж байна гэсэн үг юм. 1950 онд Латин Америкийн орнууд Азийн бар орнуудаас хамаагүй их баялагтай байсан. Тухайн үед хэрвээ чи баяжихыг хүсвэл Бразил, Мексик руу яв. Тэнд газрын тос, ой мод зэрэг бүх л баялаг байна. Үр удамч нь сайхан амьдрах бүх нөхцөл тэнд байна гэж ярьдаг байсан. Латин Америкийн улсуудын нэг хүнд ногдох баялагын хэмжээ нь 50 жилийн хугацаанд 1, 2, 3, 4, 5 дахин өссөн бол Эртний ядуу Азийн орнуудын хүн ам нь хурдцтай өсөхийн зэрэгцээ
нэг хүнд ноогдох баялагын хэмжээ нь 20, 30, 40 дахин нэмэгдсэн байна. Өмнө нь колончилж байсан Франц, Германы улсуудаас ч баян болжээ. Энэхүү графикийг харуул дээгүр жагссан улсуудын ихэнх нь Азийн орнууд байгаа. Хонконг, Сингапур улс үргэлж дээгүр ордог байсан. Сүүлийн хэдэн жил Коста Рика, Перу зэрэг улсууд ч Латин Америкаас дээгүрт орж байна. Энэ нь зөвхөн баялагын тухайн асуудал бус амьдралын хэв маягийн тухайн асуудал юм аа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний хөгжлийн индексийн урт наслалтын тоог харахад чөлөөт эдийн засагтай орнуудынх илүү өндөр байдаг. Ямар ч баян улсын 10% гэгддэг ядуу иргэдийн орлого нь эдийн засгийн эрх чөлөөгүй орнуудын дундаж иргэдийнхээс хамаагүй илүү байдаг. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь илүү хүнлэг зүйл. Учир нь хэдэн сая хүнийг ядуурлын төвшнгөөс гаргаж чаддаг. Маш ёс суртахуулах зүйлч гэж хэлмээр байна. Эрх чөлөөг эдлэх боломжийг маш олон хүнд бүрдүүлж өгдөг. Эдийн засгийн эрх чөлөөгүй улсад өмчийн эрхийн асуудал маш их зөрчил, маргааныг дагуулдаг. Хамгийн дээд өмчийг эзэмшигч гэдэг ойлголт байдаг. Юу гэхээр засгийн газар хүссэн үедээ хэн нэгний өмчийг авах боломжтой байдаг гэсэн үг юм. Жишээ нь Хятадд ийм зүйл маш олон удаа тохиолдож байсан. Хөдөө аж ахуйн тариаланч газартаа тариалангаа эрхэлж байтал засгийн газар тэр газрыг аваад үл хөдлөх хөрөнгийн хэн нэгэн танил хөгжүүлэгчтэй өгч хөж. Би Энтхэгийн Мизорамд 2 жил амьдарч байсан. Тэнд тариаланчид өөрийнхөө газрыг өмчлөх ямар ч эрхгүй. Тэр хүмүүс хүчээр ажиллаж маш их өөсөглөнд өртсөн байдаг. Тэгээд манай хэсэг найзууд нэгдээд тэд өөрсдийгөө тариаланч гэдгийг баталж чадвал тухайн газраа өмчлөх эрхийг олгодог байгууллагыг нээж байсан. Тэд хамгийн сүүлийн технологи болох Google Map дээр GPS авч яваад аль нь хэний газар гэдгийг тогтоож нэг газрын $1 бүртгэж авсан. Газраа өмчлөх хэрэгтэй болсноор тухайн хүмүүсийн амьдрал бүхлээрээ өөрчлөгдсөн. Тэр газартаа хүссэн бүхнээ хийгээд хүүхэдтэй боловсрол олгох тийм боломжтой болсон. Амьдрал нь яаж өөрчлөгдсөн бэ гэхээр бүтээж байгаа, үйлдвэрлэж байгаа зүйлс нь илүү аюулгүй болж ирсэн. Тэдний амьдрал өдөр шөнө шиг л ялгаатай болсон. Өмнө нь тэднийг засгийн газрын ямар нэгэн офис дээр очиход хөөдөг байсан бол одоо эрхтэгч хандах болсон. Авилгын индексийг харахад ч эдийн засгийн эрх чөлөөтэй орнуудынх хамаагүй сайн байсан. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, өөрийгөө илэрхийлэх үзүүлэлтээр ч өндөр байсан. Transparency International-с гаргадаг авилгалын индексээр Монгол улс бага зэрэг сайжирсан байсан. Ихэнх хүмүүс Хятадыг жишээ болгон хардаг. Хятад бол эдийн засаг нь маш хурдцтай хөгжиж байгаа улс бөгөөд 300 сая хүнийг ядуурлаас гаргаж чадсан. Хятад бол маш том улс гэдгийг та бүхэн мэднэ. Муж болгоно нь дэлхийн ихэнх улсаас илүү олон хүн амтай. Хятад улс эдийн засгийн эрх чөлөөний индексээр ч өсөж байна. Fraser Institute Хятадын ихэнх мужууд нь Хонконгоос ч илүү чөлөөт эдийн засагтай гэж мэдээлж байна. Доор бичигдсэн мужууд нь эдийн засгийн эрх чөлөө багтай бол дээр бичигдсэн мужууд нь Хятадын эдийн засгийг урагш татаж яваа гол хүчнүүд нь юм. Доор бичигдсэн 3 сая мужийн хүн ард олон саяараа дээр бичигдсэн мужууд руу нөөж байна. Шилжин суурьшихад нээлттэй байдал нь энэ индексийн үзүүлэлтэд ч нэмэгдэх ёстой гэж би боддог. Яагад гэвэл хүмүүс ядуу улсаас илүү хөгжиж байгаа улс руу шилжин суурьшдаг. 50 оны Хонконг олон хүнийг шилжин суурьшиж баялаг бүтээхийг хүлээн зөвшөөрснөөрөө өнөөдрийн энэ хөгжил дэвшилт хүрсэн. Мөн Хятадын Шинжийн ч энэнтэй адил зүйлийг хүлээн зөвшөөрснөөрөө загасчдын тосгоноос өнөөгийн хөгжилд хүрч чадсан юм. Эдийн засгийн урсгалуудаас чөлөөт эдийн засгийг хамгийн зөв гэж үздэг үзэл нь Австрийн эдийн засагч Фредерик Хайекийн үзэл байдаг. Монгол улс 2010 онд далд байсан бол 2015 онд эрд жагсах болсон. Энэ нь бага биш нэлээд том бууралт юм. Үүнээс Монголын ирээдүй тийм ч сайхан харагдахгүй байгаа юм. Ирээдүйн сайхан харагдаж байгаа хэдэн жишээг харъя л да. Шинэ Зеланд бүх систем бүтцээ өөрчилж
чөлөөт байдлыг бий болгож чадсан улс. Тус индексээр үргэлж дээгүүрт ордог буюу Хонконг, Сингапурын доогуур байдаг. Энэ индексийг үүсгэхээс өмнө Шинэ Зеланд маш их зохицуулалттай орн байсан. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш 25 жилийн хугацаанд эдийн засаг нь жилийн 1% л өсөлттэй байлаа. Швейцартай ижил хэмжээний баялагтай байсан ч дайны дараа Швейцарын эдийн засаг өсч Шинэ Зеландийнх хэвэндээ үлдсэн. Засгийн газар нь маш их өмчтэй, өндөр татвартай, гадаад худалдаа нь хаалттай, мөн маш олон зохицуулалт дүрм журамтай байсан. Шинэ Зеланд Англи руу хонь экспортлдог байсан ч энэ нь эцэс болсон. Харин энэ үед засгийн газар нь фермерчидтэй татаас өгч эхэлсэн. Ингэснээр хэнч худалдаж авахгүй маш их хэмжээний хонийг үржүүлэх болсон. Ингээд Шинэ Зеланд хамгийн өндөр татаастай орн болсон. Засгийн газар тухайн хонийг худалдаж авна. Тэгээд ихэнх хэсгийг хонь үржүүлэхэд зарцуулж байв. 360 сая долларын үнээр фермерчдээс хонь худалдаж авсан ч буцаагаад 60 сая доллараар зарж байлаа. Энэ их мөнгөө тэд олон улс тэр дундаа Австралиас зээлж байсан юм. Гэхдээ энийг олон нийтэд зарлаагүй. 1984 онд тэд зээлээ төлөх боломжгүй болсноор ахин ямар ч зээл авах боломжгүй болсон байдаг. Тэд Монгол шиг бас өөр олон улс шиг тийм их хэмжээний өр төлбөр төлөх шаардлагатай болсон. Энэ үед консервативууд нь сонгуул хийхийг шаардсан бөгөөд хөдөлмөрийн намын тэргүүлэгч маш том хэмжээний өөрчлөлтийг хийсэн байна. Социалист үзэлтэй хөдөлмөрийн намын тэргүүлэгч чөлөөт эдийн засгийн онолын дагуу маш том өөрчлөлтийг хийж чадсан нь хамгийн сонирхолтой. Тэрээр Австрийн эдийн засагч Фредерик Хайекийн үзэл бодлыг баримталж уг өөрчлөлтөө хийсэн байдаг. Би тэрнтэй маш ойр ажиллаж байсан хүнээс нь социалист үзэлтэй хүн чөлөөт эдийн засгийн үзлийг амьдрал дээр яаж ингэж сайн хэрэгжүүлж чадсан бэ гэж асуусан юм. Тэгэхэд бид бол социалист үзэл бодолтой хүмүүс. Цаашдаач ийм байх болно. Гол нь бид хэн нэгэн бусдаасаа илүү дээд түвшинд байхыг эсэргүүцдэг. Тийм учраас л бид олон хүний бүрдүүлсэн мөнгө тодорхой хэсэг хүмүүст илүү байдлыг бий болгож байгааг л алга болгосон гэж хариулсан юм. Ингэж тэрээр дэлхий дээр хамгийн том татаас буюу фермийн татаасыг 3 сарын дотор үгүй болгож чадсан. Ийхүү фермерүүд том бүдүү мал үржүүлэхэ болж илүү ухаантайгаар үржүүлэх болсон. Өөхгүй чанартай мах үйлдвэрлэж үнэтэй том ресторануудад зарж эхэлсэн. Ингэж тэд хамгийн бага газрыг ашиглан хамгийн их бүтээмжийг бас мөнгийг бий болгож чадсан. Ингэснээр фермерүүд татаасыг эсэргүүцдэг хамгийн том активистууд болж ирсэн. Хэрвээ бид татаасгүйгээр ингэж сайжирч байгаа бол бусад салбарын ч татаасгүйгээр байж чадна хэмээн сурталчлах болсон. Тэгээд шуудангийн офисын 75%-ийг хааж төмөр замын ажилчдыг 10% хүртэл нь бууруулсан. Учир нь тэд ямар ч үр бүтээмжгүй ажилчид байсан юм. Алдагдал гаргадаг байсан төрийн эзэмшлийн компаниудаа зарсан. Хөвчлөгдсөн компаниуд илүү үр өгөөчтэй, ашигтай ажиллах болсноор эргээд засгийн газар үнээс татвар авч эхэлсэн. Урд нь татаас өгч байсан бол одоо татвар авдаг болсон юм. Төрийн өмчит компани, агентлагууд нь хөвчлсөний дараа хамаагүй үр бүтээмжтэй үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг хүргэдэг компани болон хувирсан байна. Төрд тодорхой агентлагууд үлдсэн ч тэднийг ч мөн дэмий мөнгө өрөхийн оронд ашигтай ажиллах хэрэгтэй гэж шаардаж эхэлсэн юм. Ингэснээр агентлагууд цаг агаарын таамгаа илүү зөв гаргаж эхэлсэн. Учир нь телевиз, онгоцны компаниудад зарж ашиг олох шаардлагатай байсан тул тэд илүү чанартай, зөв мэдээлэл гаргах болжээ. Орлогын татварыг 50%-аар бууруулж, лиценз болон янз бүрийн хууль тогтоомжуудыг багасгаж, худалдааг чөлөөтэй болгосон. Ийхүү Шинэ Зеланд хамгийн хурдан өсч буй уйлбэртсэн улс болсон бөгөөд дараагийн сонгуульд хөдөлмөрийн нам маш давуу байдалтайгаар оролцсон байдаг. Энэ бүхнийг грек хийх ёстой ч магадгүй хийхгүй байхаа. Хавай номхон их сургуулийн профессор, хувь хүний эрх чөлөөний олон улсын нийгэмийн ерөнхийлөгч Кен Скуланд.
Circuit Academy зуны сургалт